Сайн байна уу? Намайг мөнхтлээ өгтөө Бямтарч гэдэг. Би 20 настай. Ер нь л би ч амар сулгуун биз. Ямар ч таг сулгуун. Тэгээ 5 дугаар ангиас эхэлж сургуулийнхаа урлагшлэгт 2-т ороод тэгээд 6-д онжоод тэгээд 7 дугаар ангиас ер нь эхлээд дуулж эхэлсэн. Одоогоор бол одоо ивентэд л ажиллаж байгаа. Тэгээд зөвчөр тэгээд дундуур нь дуугаад дуулаад ингээд явж байна. Тэгээд давхар бас гадаад хэл сурч байгаа. Бас гадагшаа явах сонирхолтой байгаа. Багасаа л ер нь ингээд дуучин болно гэж зорж ирсэн. Тэгээд зорж ирсэн боловч за би ч яг тэгээд үгээл нэг сургууль соёлд оруулчтай юм гэсэн үүднээс тэгээд тэр сургууль аваагүй ажиллагээд мөнгө хураагаад дүүгийнхаа зардалтай одоо сургалтын төлбөрийг хийнэ гэсэн зорилготой. Манай дүү одоо 10 дугаар анги тэгээ Арангаан цэцэрлэг суманд сурч байгаа 10 жилд. Манай ээж аав хоёр аль талаас айгүй мундаг дуулдаг хүмүүс байсан. Тэгээд манайхан ч одоо аав ээжтэйгээ нийлээд 8 л авахгүй юу. Тэгээ би дээрээ 3 эгч, 1 ах, 1 эрэгтэй дүүтэй. Тэгээ манай 6 болохоор зургуулаа тоолдог. Зургуулаа бүгдээрээ гой хоолойтой. Тэгээд яагаад ч би бас сайн мэддэг юм аа. Эдгээр яагаад ийм гоё хоолойтой, ийм гоё дуулдаг болсод ээж уртлагаар яваагүй гэд бодоод байна. Малаад ах нь л илүү гоё байсан байл гэд. Тэгж л боддог шүү дээ. За, дуулахаас өмнө ганц хоёр юм ярьчихаа. За, би одоо их сайхан ээжэнд дуулъя. Тэгээд одооны хүүхдүүд яа муухай ярьчих. Тэгээд зохиолын дуу маа сонсох айгуу дургу байд юм байлаа. Тэгээд одоо ингээ намайг ингээ зохиолын дуу маа дуулаад ингээд явгонгууд манай найз дэгдэх. Чад ямар хайшин залуу хүн байж гоё дуу сонсоош тэр гэлгээд өгөө. Угаасаа ингээ зохиолын дуу сонсоод одоо ингээ гоё дээрийн дуу ингээ сонсохлоор ингээ надад нэг л сэтгэл дотно байгаад байдаг байхгүй юу? Яагаад ч юм угаасаа тэгээд зохиолын дуу тэр дундаа аав ээжийн дуу тухай дуудвал айгүй дуртай. За тэгээд нэг сайхан ээжийн дуу дуулъя да. Сумихе зэрэглэн нэгээ анерда сүсэлхийн эрхээ эчмэн мөрөднө хүүгэрэнгээд сүгэнэргүү хүсэлээ чиглэл ансыг ширтээгүү асд суугаа эчмэн амин хайртай шүтээ минь билээ задгаа тэнгэр үлэн замхарнаа залбирахын эрхээ эчмэн бодогдно аргалын цогонд цагаан үлээ ансгаа чилтэл алсыг ширтээдээ асд суугаа эжимээ амин хайртай шүтээ билээ. Манай аав ээжээр одоо Арангаан цэцэрлэг сумын явгал хүмүүс байгаа. Биднийг бол аль эрт орхиод явсан хүмүүс. Ээж маань бол бүр эрт орвог оргисон. Намайг 9 настай байхад аав маань бол намайг 15 таа байхад орвог оргисон.
Тэгээд би одоо өөрөө 20 настай. Энэ бүх зүйл өнгөрөөд ер нь 5 6 ээжээс хойш бол 10-аад жил болж байна. Тухайн үед хэцүү байсан л да. Ер нь хүний үгийг хүлээж авах айгүй хэцүү. Хүнд шоолж шовдөрлөгдөж гадуурхагдах үе айгүй их олон зөндөө. Тухайн үедээ бол уйлаад буруу хардаг байсан бол одоо л хинч надад юу ч хэлсэн би одоо энийгээ дуртаас налах тийм хэмжээний хаттай болсон. Одоо сая би хэллээ л дээ. Одоо яагаад аав ээжийн тухайд болох дуртай ингээд тэ. Яагаад ч юм угаасаа цаанаасаа санаж бодмоор санагдаад. Гэхдээ яг нөгөө хэлий гэсэн үгээ ер нь хэлж ярих гэсэн үгээр нь дуугаараа илэрхийлээд ингэж хэлждэг юм уу? Доолох дуртай нь тийм учиртай маа. Чулууд багт одоо нутагта. Чулууд нутгийн хүү гэх нэртэй тоглолтыг одоо хийж байлаа. Хамгийн анх 17 18 онд. Тэгээ яг тухайн үедээ бол ингээл олон хүний уур амьсгалд ингээл дан нутгийн ахандаас ингээл цуглалцсан ингээл намайг нэг дууд болонгуудлаа бас мэддэг юм чинь. Айл намайг нэг аав ээжийн тухай дууд болонгуудлаа уйлал хөрхи ингээл нулимсаа арчаал яг миний урдаас хараа сууж ахт хамгийн дөрөнд угаасаа аав маань л түг гэл ороод ирж юм чинь. Аав маань байсан бол одоо миний урдаа бас л нулимсаа арчаал алгадшаа сууж байгаа даа гэтэл тэгж л бодсон да ер нь тухайда. Аав ээжийнхаа тухай нэг сайхан дуу гаргаад нутаг усныхаа тухай сайхан дуу гаргаад ингээд гаргандаа гэсэн бодлол угаасаа мөнхийн дараас тавьдаг. За би нэг нутаг усныхаа тухай л нэг доолоо да чадъя да. Гэхдээ энэ дуу бол манай нутгийн дуу биш л дээ. Гэхдээ нутаг усны л тухай дуу. Тийм болохоор л болж. 쇼리 뭉뭉두루 암마는 홍종탈세 아위는 세티길 시그를 노라 애지민 수시 술등 얼싸나 Halin halas dağdaycese Hongin dalılı te Noremi İttigil durlin hosbede İtçilam İngri cadıxın montanora İlsen donda donda jargılte Hazin hados dağdaycese За ер нь бол гитартай учирсан түүхээ сайхан ярьчих да. Би нэг жил одоо уурхад ажилладаг байлаа. 2 жилийн өмнө. Тэгээд манай уурханд гарч гитар тоглодог юм байсан байхгүй. Аюу гой тоглоно. Тэгэл дандаа ингээл миний мэддэг, миний дуртай дуунуудыг тоглоно. Тэгэл тэр гой утсаа гой татж байгаа нь бүр миний сэтгэлийг татаад. За би энэ гитарыг л сурыг. Стэн гитарыг чинь сураад энэ ч утсын татаад бас санийхаа яар дуулаас сууж хад бас гоё юм байна да гэсэн бодол гарч ирж байгаа юм чи. Манай уурхайн дарга өөрийнхөө ингээд олон жил тоглосон гитараа надад зарсан.
гарсан ч гэжтэй бэлгэлсэн юм аа. Нот мод бол тийм сайн мэдхгүй. Тэгээд өөрийнхөө сонсголоор хідэн барилт мэднэ. Тэгээд угаасаа ингээд хүн чинь ингээд сонирхолтой юм аа ингээд оролдоол идэг штэ. Бас сонирхолтой юм шин тэр ингээд оролдоол амар санагдаад байгаа юм чи. Сургаж айгу хурдан байт юм байлаа. Бүх залуучуудаа хэлэхэд тэ ер нь бол амьдрал илгүүтэн эрүүлэх байхаас өөр жаргал юу ч байхгүй штэ. Хоёрдугаар гэх юм бол ер нь өөрийнхөө сонирхлоо дагаж яваарай л гэж хэлээ да.